Хинтээ аймгийн Бриллиант төрийн бас байгууллага ариухан бүхнийг бэлэгдэж дэлгэрсэн цэцгэлсэн мэт танхил алаг дэлхийг гоо үзэсгэлэн гэрэ чимсэн эрхэмсэг бүсгүйчүүд хэлэх ярих намблаг тогтуухан төрхтэй хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр жигүүрлсэн мандайлагч бүсгүйчүүд та бүхэндээ Бриллиант төрийн бас байгууллага үүсэн байгуулагдсны 3 жилийн ойн баярын халуун мэндийг хатдын удам хан хинтийн бүсгүйчүүдээс өргөн дэвшүүлье. Хинтээ аймгийн Бриллиант төрийн бас байгууллага нь 2015 онд анхны уулзалт чуулгана зохион байгуулж тэргүүнээр Түмэнгийн Өлзий сүрэн сонгогдсон 14 тэргүүлэгчтэйгээр бид бүтээлчээр мандайлан уран дор нэгдэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид 2 жилийн хугацаанд бүсгүйчүүдийнхээ улс төр нийгэм бизнесийн салбарт мандайллыг дэмжихээс гадна гэр бүл нийгэмд чиглэсэн бүтээлч ажлуудыг хийснээр бусдад урам зориг, итгэл найдвар өгч бидний зорьсон, тэмүүлсэн, хийсэн, бүтээсэн үйлс бүхний цаана эв нэгдэл, итгэлцэл, ойлголцол бий болж амьдралын нэгэн үеийн бахархал алтан дурсамжуудыг бүтээсээр байгаа билээ. Бид эх орныхоо төлөө, бид эмэгтэйчүүд бүсгүйчүүдийнхээ төлөө, бид эв нэгдлийн төлөө, бид эерэг бүхний төлөө, бид эвлэлтэн нэгдэж, бид хүчрхэгжин бэхжиж, бид зорьсноо хэрэгжүүлж, бид бүтээлчээр мандайлж ажилладаг. Эрийн түшиг, гэрийн чимэг, төрлийн язгуур, төрийн тулгуур болсон Бриллиантын эрхэмсэг бүсгүйчүүд та бүхэн минь аялгуун хуртай, жаргалын нартай, аштын бэлэгтэй, алсын зоригтой, сэтгэл тань баясгалантай сайхан, санаа тань бахтам сайхан байг.